Азийн хүлэг цахим цамхаг. Засгийн газрын 15 дугаар байр буюу Азийн хүлэг цахим цамхаг цогцлбарын зураг төслийг үндэсний орчин үеийн архитектур дизайны өвөрмөц шийдэлтэйгээр төлөвлөсөн бөгөөд барилгыг холбоотой хос хоёр мөр хэлбэрээр дүрсэлсэн юм. Энэ үзэл санаа нь Монгол улсыг дэлхийн цахим ертөнцид морио унаад манлайдан давхих, эв нэгдэл хийгээд хамтын хүчээр Азийн хүлэг улс болоход зорих юм. Мандан бадрах манлайд нь цойлох цахим ертөнцийг бүтээж хэрэгжүүлэх цахим цамхаг болно. Ерөнхий төлөвлөлт. Чингэлтэй дүүргийн 1-р хороо жуулчны гудамжинд байрлах 2908-ны 66 м2 газарт барилгажих талбайг 40%-аар төлөвлөв. Барилга нь 21 давхар, 17 давхар гэсэн блок болгон төлөвлөн газар доорх зойрын давхрын талбайг кадастрын хэлийн 85% эзэлхүүнээр шийдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний зорчих нөхцөлийг хангасан гадна тохиолдлыг боловсруулав. Барилга нь ухаалаг автоматжуулалтын системтэй. Барилгын холбоос хэсэгт цахим мэдээллийн дэлгэцтэй. Үндэсний хэв маяг шингээсэн металл болон шилэн фасадны шийдэлтэй бөгөөд дээвэр дээрээ нисдэг тэрэг, дрон, нисдэг тээврийн хэрэгсэл нисэх буух боломжийг бүрдүүлсэн тавцантай.